Хүмүүс яагаад шашныг гаж урсгал ордог вэ? 1955 онд People's Temple хэмээх газар гаргасан Jim Jones-ийн аимшигт хэрэг илэрч байсныг та бүхэн мэдгүй. Энэхүү аимшигт үгийн төгсгөлд нь ийм сэртгийлэн байна хэмээн хинж төсөөлөггүй байх. Хамгийн сонирхолтой нь уг шашны хөдөлгөөнд нөлөө бүхий улс төрийн эрх мэдэлтлүүд тусламж дэмжлэгийг нь үзүүлж байснаас харах юм бол нөлөө нь ямар зузаан байсныг бид харж болохоор байна. Гэхдээ 1977 онд хүмүүсийн тархийг хүний санаанд буухааргүй аимшигтэй зүйлсээр угаасан хүчирхийллийн хэрэгүүдээс болоод үүнийг үндэслэгч Джонс хэдэн зуун дагагчаа аваад өөрийн хотгонд цаашлаад бүр улс үндэстэн шиг үүсэх зориг өртлөн алс холын Гуанаг зорив. Утопийн Диважин хэмээн нэрлэгдсэн амьдын там байсан гэж хөөрхий тэр хүмүүс хэрхэн мэдгэвдэ. Аимшигтэй энэ газрын харгислал, хүчирхийлэл, хөдөлмөрийн мүлжлэгийг дийлээгүй хүмүүс нэгдэн сүйд хийхээр зэгсэн ч Джонс эцсийн төлөвлөгөөндөө оров. 1978 оны 11 сарын 18-ны өдөр 909 эрэгтэй эмэгтэй түншлэн бүр хүүхдүүдийн амьгүй бие цагдаа нарыг өгтлээ. Джонс уг хүмүүст амтанд оруулсан хүнцлийн бэлтгэлийг өгснөөр тэнд амьдардаг байсан хүмүүс бүгд нас орсон энэ үлээ. Тус дурдсан сургамжаас үүдэн шашны гаж бүлгэмийн хор уршгийг дэлхийд даяар сайтар мэддэг болсон ч гэлээ өнөө хүртэл үүнд тархи авгаалган бүхий л зүйлсээ захируулдаг хүмүүс олширсоор байгаа нь энэ нийгмийн эмгэнэл лээ. Өнөөдрийн байдлаар мянгаар тоологдох шашны гаж бүлгэмүүд дэлхий дээр орсоор хүндэн нэвчиж байна. Хүмүүс бид үүний талаарх чухал хоёр зүйлсийг мэдэж авах нь зүйтэй байх. Хамгийн ихэнд бүхий шашны урсгалууд шашин биш. Зарим нь улс төрийн сэтгэл зүйн эмчилгээ, хувь хүний хөгжил, бусад гэсэн ба маш олон зүйл дээр төвлөрсөн шашны урсгалууд байдаг. Харин нөгөө талд нь бүхий л шин шашны урсгалууд нь шашны гаж урсгал гэх тодтолд багтахгүй. Тэгэхээр яг юу өнөөгийн бидний шашны урсгалуудын ойлголтыг тодорхойлох юм бэ? Яагаад хүмүүс элсдэг юм? Онлын үднээс калт гэх зүйл хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл хөдөлгөөнүүд үүгүүлдлээр ийм тохиолдолд хэтэрсэн буюу экстрим идеологийн бусдад хуваалцах түгээхийг хилээд байгаа юм. За ихэнх тохиолдолд эдгээрийн толгойлогч нь харизм өндөртэй байдаг нь хүмүүс ихээр элсгэд томоохон нөлөө үзүүлдэг. Үүнээс гадна өөрийн багтаа хүмүүстэй эв дүүгээ олдог харизматай хүмүүсийг элсүүлдэг болохоор хүмүүс бүр нүдээ ухаад өгөхөөс буцахгүй. Магадгүй та бүхэн дэгстүүлсэн мэт сонсогддог бах. Гэхдээ үнэн гэдгийг бидэнд түүхийн олон сурвалжт баримтууд харуулж байгаа юм. Тэгвэл яагаад хүмүүс үүнд итгэн элсдэг вэ гэх асуулт руугаа буцаад явцгаая. Хамгийн энгийн шалтгаан хүмүүсийн ямарваа нэгэн бүлэг харьяалагдах гэсэн чин хүсэл эрмэлзэл байдаг. За үүнийг бид юунаас харж болох вэ гэхээр VIP гээд Netflix-ийн цувралаас тод томруулаад харж болно. Тэрхүү цуврал дээр гол дүрийн залуу ганцаардаж шаналсан байгаа гэдгээс сүмд очиж хүмүүстэй хамт дууснаар олж мэдж байгаа юм. Үүний адилаар хүн бүр өөрийг нь ойлгох хүмүүсийн бүлэг хэрэгтэй байдаг. Шашны гажуулан гаж бус бүлгэмүүд юугаараа хүмүүсийг сайн татдаг вэ гэхээр хүн бүртээ сайхан харьцаж тэрхүү хүмүүсийг хамгийн сайтар ойлгоно. Зарим нь бүр жүжиглэнэ. Ерөнхийдөө хүмүүсийн сэтгэлийг тайдгаруулдаг тэрхүү хүнийг чи ямар нэгэн бүлэгт харьяалагддаг шүү гэх мэдрэмжийг өгдөгтэй холбоотой байна. Нөгөө төвөр шашны урсгал нь гаж бус бол танд санаар нөлөөлж болно. Заавал таныг тиймэрхүү зүйлс буруу юм хэлэх гэсэнгөө. Хамгийн гол нь та шүүмжих сэтгэлгээ гихчээ асааж юмд нухацтай хандахыг анхааруулах гэсэн юм аа. Эхэнд дурдсан жишээнээс гадна ахин нэгэн жишээ дурдах юм бол өөрийгөө амьд бурхан гэж өргөмжилсөн Шоко Асахара гэж нэгэн байгаа юм. 1995 он тэрээр Токиогийн метронд хортхийн халдлага зохион байгуулж олон хүний амьд хүрсэн олон нийтийг бүгэлдэнд зочролд оруулаад байсан. Тэрээр тэрхүү хийсэн үйл ажиллагааныхаа төлөө ялын дээд хэмжээ авсан бөгөөд түүнийг шашны гаж урсгалын 7 гишүүний хамт цаадалжээ. Үс хагалтай баригдан өөрийгөө бурхан хэмээн өргөмжилж хамгал хүмүүсийн мөнгийг шимхчилж дээрэмдэг байсан түүний бүлгэм 10,000 хүртэл гишүүнтэй болсон байв. Амьдралын гэрэл гэгээг олж харж чаддаггүй бараг л хараагүй тэрээр 1980-ад оны үеэс өөрийн шашны гаж урсгалаа үүсгэсэн бөгөөд хүмүүсийн сэтгэл санаанд хувьсгал хийж буй мэтэр жүжиглэж бусдын сэтгэлийг төвггүйн татж чаджээ. Япон гих ганцаардлын орны залуучуудыг үе олноор нь татаж чадсан байх. 1997 онд дэлхийн ертөнцид тохиох сүрлийн дараа шинэ ертөнцийг бий болгоно хэмээн номлож уг гамшиг тэсэж давах бурхны хүчийг олж авах тусна хэмээн дагагчдаа амладаг байсан байна. За гэх мэтчлэн бидний нийгэмд үүнээс илүү аимшигтай зүйл гарч ирэхийг үгүйсэхгүй маа. Тиймээс оюунлаг, ухаалаг амьд биетэн бид өөрсдөө ийм зүйлсээс хамгаалахгүй бол гаж хүмүүс биднийг хамгаалж амар амгалан хөдөлгөх нь үйл бол. Explained.